За зэмэцгэн үү. За хэрэгтэй нэгэнд нь бас ингээ хэрэгтэй мэдээлэл хүргэх гэсэн юм аа. За ингийн хоромны талаар та бүхэндээ мэдээлэл хүргэх гэсэн. Энэ бас эрүүл мэндэд маш сайн үр дүнтэй юм байна. Тэгээ би сая бас жоох судалгаа хийлээ. Тэгээ манай найз оруулж ир зарж байгаа юм байна. Яг дундгоо ус ориг ингийн хоромог оруулж ир зарж байгаа юм байна. Тэгээ та бүхэндээ танилцуулъя. За ингээ 3 литрийн савлгаатай юм ингийн хоромог байна. Тэгэд ингийн хоромог юунд сайн бэ гэхэлэр нэгдүгээрт архины хордлого тайлдаг. За өдөрт бол 100-аас 200 грамыг уухад эмчилгээ болд юм байна хүний биед, тийм ээ. За одоо энэ цус өтгөрөлтөд харавал тэгээ угж байгаа. Тийм болохоор одоо энэ ингийн хоромог уухлаар цус шингэлт юм байна. Зүрхний титэм судасны одоо үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг юм байна. Тэ. Тэгээ айраг шиг бол ихээр ууж болохгүй. Өдөрт 100-аас 200 грамаар л уух юм байна. Тэгээ одоо гадуур зарж байгаа ингийн хоромог бас нэг жоохон ус мусны холцтой өнгээд хил ам гараад байгаа. Тэгэхээр манай найз яг одоо дундгоо ус ингээ оргиор нь авцраа 3 литрийн савлгаатай. За тэгээд ингээ хүргэлттэй юм байна шүү. Гэхдээ ойрхон газруудаараа бол хүргэлт хийх юм байна. Одоо эсэг, нисэх, яармаг, био, үлзэт чиглэлд бол хүргэж өгөх юм байна. 5 литрээс дээшгээ. За энэ тэгээд өөр юунд сайн бэ гэхэлэр одоо зүрхний титэм судасны нарийсэл, тийм ээ. Тэрийг бол хэвийн болгох юм байна. Даралт одоо бас докторжуулж өгөх юм байна, тийм ээ. За энэ холестерин өндөртэй хүмүүс одоо эмчилгээний журмаар уух юм бол одоо холестериныг буулгаж өгөх юм байна. За стресс ядаргаанд бол угаасаа сайн юм байна. За тэгээд 8 сартаа жирэмсэн 8 сартаагаас дээшээ жирэмсэн эхчүүд одоо уух юм бол хүүхэд нэг амар шаардлагатай гарч ирдэг. Тэгдгүүн байна. Хүүхдүүд хэвийн гарч ирдэг юм байна. Тэгэхээр одоо жирэмсэн эхчүүд ч гэсэн одоо энэс ингээд 8 сартаагаас дээш жирэмсэн эхчүүд бас нэг 100 грамаар уухад бол хүүхэд хэвийн гарах юм байна шүү. Архины ордлого тайлах юм байна. За даралт докторжуулах юм байна. Цус шингэлэх юм байна. За тэгээ дээрээс нь архины ордлого тайлах юм байна. Зүрхний титэм судсыг одоо нарийсэлтэй хүмүүс бас үйл ажиллагаа нь хэвэн болох юм байна. За ийм одоо үр нөлөөтэй юм байна. Тэгээд кальц, магний, калий гэсэн одоо агуулмжууд орсон, тийм ээ. За ийм үр дүнтэй байна. Би бол одоо энийг сайн мэддэггүй байсан. Сая судалж үзлээ. Тэ. Тэгэхээр одоо би дээр утасны одоо юу тавья? Дугаар тавья. За утасны дугаа залгаад ингийн хоромгоо сайхан захиалж уугаараа манайхаа өдөрт 100 грамм. За хүнд жинтэй махлаг хүмүүс бол 200 грамыг уучхад бол тэгэл тэр чигээр эмчилгээ юм байна. Одоо үед энэ хүмүүс чинь маш их харвж байгаа, тийм ээ. Залуугаараа харуулдаг байдаг шүү дээ. Тэгэхээр ингийн хоромгоос өдөрт 100 грамм уугаад хахад цус шингэлээд өгөх юм байна. Мөн үү? Шаардлагатай бол нөгөө нэг буцалгаа хийх аргыг нь бас хамаагүй хэлж өгнө. Ялгаагүй л дээ буцалгаа хийх чинь буцалгаа нь хөрвүүлээл жижигхэн сахар хийгээл жоох баг зэрэг амтлал цагаа самраад их юм бол одоо бүтэн боловсрож байгаа. Янзын гоё болно гэсэн үг шүү дээ. Тих юм байна. За тэгээ манайхан дээр утасны дугаар тавьчих. Тэгээд ингийн хоромгоо захиалаараа 100 литр л байгаа. Тэгээ хэрвээ ингээд хүмүүс авъя гэх юм бол дахиад нийлүүлж болно үстэй тий. За тэгээд та бүхэн бас эрүүл мэндэ бодороо. Энэ бол одоо жинхэнэ одоо Монголын одоо тий сор олсон өвсөдөд тэнд байж байгаа одоо тэмээний маань одоо хоромог сүү, тийм ээ. Ингийн хоромог одоо монголчуудад одоо маш олон хүнд одоо эмчилгээ болох болтугай гэж бодож байна. За